Анхаарал тавьсанд баярлалаа. Золоо шоуийг subscribe-аар дэмжээрэй. Ер нь мотор Яшагийнхантай тэгээ 168 290-тэй яаж танилцж ийсэ? Би 168-ыг гэрт үйжсэн чинь 202 хүрээд ирсэн аахгүй. Тэгэл танилцсан. Тэрнээс өмнө бит хоёр би бодгоогийн ивент дээр айгүйх олцдог байсан аахгүй. Одоо green zone айгүйх болдог байсан. Queued болдог байсан. Тэгээд тэр бодгоогийн ивентэн дээр очиж хөгжмнүүдийн сонсох айгүй дуртай. Тэгээ 202 тэнд яваал гэдэг байсан аахгүй. Бит хоёр ер нь бие биенийг хараад бараг таньдаг болох хэмжээний тийм аль 17 8 он 16 он манаас тэгээд таньдаг байж байгаа сая энэ өнгөрсөн жил танилцсан л яг үндэ 200-тай. Тэгээд 168-таас танилцаад нэг удаагүй. Тэгээд гайв сайн найзууд жил гарна л болж байна ер нь л. Жил гараа 2 жил дээр хавцаалах. Мэргэнгээ нэг найзтайгаа queued явж хагаад аггүй Боныг нэг найзтайгаа явж ирсэн. Тэгээд үйлдвэр гээд нэг тийм баар байдаг гэсэн хэвхэв. Тэгээд тэнд нэг ивент болж байхаар нь очиод хөгжмийн сонсч ирсэн чинь 168 л ивент хийжсэн юм билээ харин. Тэгэл тэнд танилцсан. Тэнд ингээ 168 хантаазаа зарж мараал тэгэл гэл танилцчихсан. Тийм л төгтөг. Богинохын товчхон л юм да. Надад бол ер нь чинь дуунууд ер нь таалагдаж маш их таалагдж байгаа. ICC дууг яагаад ICC гэж нэрлээд мөн бас энэ дууны тэр юу inspiration юу вэ? Inspiration юу гэдэг ICC ч одоо юу штэ 70 ядагч бүлэглэл штэ. Одоо дэлхийн одоо терроризм хийгээд байгаа. Тэгээд тэд нар одоо юмнуудыг ингээ боснуулж байгаа нь одоо ингээ юмнуудыг амар самарж байгаа байхгүй тэд нар ч бас ингээ их тайван биш байдал үүсгэж байгаа штэ. Тэр бүлэглэл чинь тэр нь ингээд яг миний дуу яг тийм байгаасаа гэж хүссэн байхгүй. Амар гоё ингээд бүтээл баваасаа тийм амар алаасаа гэж тэр ICC одоо ингээд бөмбөгдөлттэй тэр амиа золиослж байгаа дэлбэрлэж тийм гоё байгаасаа гэж хүссэн байхгүй. Тэгэл тэрнээс л inspiration авсан. ICC гэдэг тэр бүлэглэлээс inspiration авал. Тэгээд яг тэр дууг сонсох юм бол ингээд үгнүүд нь жоохон ойлгомжгүй байгааз. Үгүй. Надад бол харин яг тэр үгээр тоглох надад маш их таалагдсан. Ягаад гэвэл яг ахгүй те. Яг гол сэдвүүтэй холбоотой байгаа хгүй дээ. Виз гарна Америк тэ чиний махаар шарна тэ шиш кебаб турмерик тэ эдгээр чи яг нэг яг бас тэ араб соёлтой яг уу тэгж бодсон аахгүй. Тэ хүмүүс бас амар ойлгодгүй юм шиг үлээ. Би бас жоохон ирээдүйн юм гээд байгаа шиг лээ. Тий ягаад гэвэл яг тий олон улсын тий криминал одоо юу яарн виз гарна ингээд тий юу лээ онгоцны буудал терминал яг ингээд зураг нь ингээд байгаад байгаа хгүй тий хүн ингээд анхааралтай сонсох юм бол тэр үгнүүд чинь яг wordplay тийм ямар ч юу pointless биш байхгүй. Яг уул нь хилээл байгаа юм шиг санагдсан шүү. Тэгээ нэг тийм утга санаанаасаа гажаагүй тэгтээ сүүл толгоогоо холбосон тэгээд гайгүй л гэж бодсон. Гайгүй л юм хийчлээ л гэж бодсон. Бас нэг амар тийм тэ нүдэнд юу лээ чихэнд наалтаастай яг тийм хоёр мөр байгаа. Хайртай шүү хонгор минь үлэг чи бүхмөр нь үдсэнд гоом нь энийг яаж сэтгэвэ? Энэ үгийг яаж олсон? Butterfly тэгээд дэс аахгүй юу? Тэр дууг биччихсэн чи хажууд Butterfly ингээд арабууд ч нэг тийм сони ярьдэн штэ. Хэмээ үсэг одоо тэр гүйгүүлэгчүүд тэр нэг тийм акцент өгөөд байдэн штэ. Хаа гэл нэг тиймэрхүү ярьдэн штэ. Тэгээ Butterfly монголоор тэгж яриадсан байхгүй юу? Хайртай шүү өдр гэд. Тэнгуут нь тэрээ тэгэл аваад хийцэн штэ. Зүгээр ямар ч тэр бол яг гоо зүгээр random line. Random line. Тэр butterfly л тэгээдсэн юм аа. Тэгээд тэгсэн шүү дээ.
юуны walking down-ы flow-ын тухай бас сонсомоор байна. Бид нэр ингээ подолт студитэйс аахгүй. Тэгээд бид нэр ингээ дууг ер нь бол удаан хийн гэж байдаг байхгүй. Би нэг бичсэн үгтэй ирээл амар удаан ингэж сонсож байгаа бол ингээл бит сонсож байгаа бол битсэн ингээд удаан боловсруулсан үгтэй ирээл тэнгуут тэнд битмейкер надаа нэг ийм аяа байгаа шүү дээ. Хоёлоо нэг иймэрхүү санаатай дуу хийх үү мийх үү гэж. Ерөөс тийм байдаг байхгүй. Бүх юм яг фристайл шиг өгдөг байхгүй. Одоо хипхопын фристайл гэдэг шүү дээ. Яг тэр шиг би ингээд подолто студид ороод ирсэн чи Cozy нэг ая хийчихсэн байхгүй. Тэр ая бүр амар аяасан. Бүр наа бүр хайплуулаад тэнгуут би тэрэн дээр нэг амар гоё ингээ орилмоор санагдаад байхгүй. Тэг ингээ хажууд нь ингээ орилоо хип гэд нэг тэгэдсэн байхгүй. Тэгж байгаа л наа чи гоё штэ Cozy тэнгуут нь шууд тэр хип хоп гэдгийг тэгэл шууд үг болгоол гээ бичээл тэгэл шууд үгээ хичээл тэгэл дуудлахцаа. Тийм л амархан. Тэгээд шууд тэр дууга хийж дуусаал шууд гадаа гараад уцаараа клипийг хийгээл оройн YouTube тавьчих. Тийм л төвхтэй. Ер нь бидний дуунууд амар хурдан игддэг. Тэгээ сайн игддэг гэж боддог. Гоё. Нэр чинь бас нэг өөрсдөө бас underground гэж бодож байгаа шүү дээ. Тэ. Тэгээ угаасаа подолт байсан чи underground шүү дээ, тий. Тий. Подолт байсан юм чи тэглгүй яа тий. Шууд дуу хийгээл дуугаа сонсож ирсэн. За гарч клип хийгээл 201 iPhone X дээр байсан. Тэгэл iPhone X-ээр л хийсэн клип тий. 25 Lighters-ийн юу н яг нэрнийх нь утга яг Lighters-тэй зажигалтай 25 гэдэг нь яг нэр нь утга нь юу вэ? 25 lighters in my dress. I got to get paid. Тэр миний ойлгосноор юм бох. Тэр чинь DMD гэдэг нэг рэприйн юу нөхгүй зүгээр хүүк нөхгүй. Тагт нөхгүй. Тэрийн зүгээр авцаахгүй. Амар гой сонсголонтой сонсогдоодсэн. Тэгэл тэр DMD-гийн beat mixtape хийж болно шүү дээ. Хипхоп хүмүүс чинь. Тэ тэр хүний хүүкийн ч авч болно, лайныг авч болох байхгүй. Тэгээд тэр 25 lighters гэдэг тэр хүүкийн авангуутлаа тэр нь үгчээд тэ mixtape гаргацсан. Тэгээд миний ойлгосноор тэр нь ямар хуу утгатай вэ гэхээр тэр drug dealer ихгүй юу? Тийм байна. Тэг ингээд зожиголкын дотор юмнуудаа одоо тэр хард тамхи байт юм уу? Юу байт те? Тэрийг ингээд хийгээд ингээд тэр ингээд зожиголконд хийж л ингээд product гаргадаг байхгүй. Тэгээд dresser гэдэг нь одоо хувцас шкаф те хувцсны шүүгээ dresser. Тэгэл одоо би ингээд drug dealer гэдгээл ингээд хэлж байгаа утгатай л баггүй. Ингээд I got to get paid те тиймэрхүү л. Гэж ойлгосон, буруу ойлгосон байж магадгүй л гэдэг. 25 lights дээр юу чиний яг юу тэр яг райм утас одоо ер нь маш их таалцсан одоо юу надад химнэл би гэдэг нэг байна шүү дээ. Хипхоп химнэл би. Сонсоход бол ер нь амттай текст юусэн шүү. Шиш баярлаа.